Сайн байцгаана уу? Та бүхэнд олон улсын амьдралд бас үйл явдлыг таймлан хүргэе. Оросын холбооны улсын болон Украины төлөөлөгчид Стамбулд уулзахаар болсон. За энэ удаагийн уулзалт нь пүрэв гарагт болно гэж байсан бол энэ удаа тус уулзалтыг Баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. За энэ удаагийн уулзалт Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин оролцохгүй. За энэ асуудалтай холбогдуулан Украины ерөнхийлөгч Зеленскийд мэдээлэл гаргасан байна. За тэрээр бол энэ тухайн уулзалтанд ирж байгаа зочиж төлөөлөгчдийг нэрлэхдээ бол театрын жүжигийн зохиол мэт ийм үйл явдал болж байна. За тэгээд энэ бэлэгдлийн шин чанартай хүмүүс илгээж байгаа явдалд бол харамсаж байгаагаа мэдэгдэж байна. За энэ нь бол Оросын холбооны улс яриа хэлцэх хийх чин хүсэл ийм сонирхол байхгүй байгааг бол харуулж байна гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За үүнтэй холбогдуулан Оросын холбооны улсын ерөнхийлөгч Иркуттэй холбогдуулан Стамбул дахь яриа хэлцээнд оролцохгүй гэдгийг Зеленский бас батлан мэдгдсэн байна. За түүний оронд Батлан хамгаалгын сайд Рустем Умеров тэргүүтээ төлөөлөгчд оролцох юм байна. За Анкарад ирсний дараа Зеленский Украинд бол дээд түвшинд төлөөлж Украины гадаад хэргийн яам ерөнхийлөгчийн тамгын газар цэрэг арим тагнуулын байгууллага бол уулзалт ярилцлагад оролцсон. За тэд бол хүлээгдэж байгаа шудраг инх тайван тогтоохын төлөө альва шийдвэр гаргахад бэлэн байгаа гэж мэдгдсэн. За харин Оросын төлөөлөгчдийн хувьд тийм биш хүмүүс байгаа гэдгийг тайлбартаа мэдгдсэн байна. За Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй нүүр тулан уулзахыг Украины ерөнхийлөгч шаардаж байгаа. За сүүлийн 3 жилийн хугацаанд бол Оросын холбооны улс анх удаа Украинтэй дээд хэмжээнд яриа хэлцээд оролцох ийм гишүүдийнхээ бүрэлдэхүүнийг лав гарагт зарласан байна. За Москвагаас ерөнхийлөгч Владимир Путиний туслах Владимир Мединскийг бол илгээж байгаа юм байна. За энэ хүний хувьд 2022 онд гал зогсоох хэлцээрт Оросын төлөөлөгчдийн тэргүүнээр ажилласан. За мөн Стамбул хотноо гадаад хэргийн дэд сайд Михаил Глаузийн цэргийн тагнуулын газрын дарга Игор Костюков, Батлан хамгаалгын дэд сайд Александр Помин нар бол Стамбулд оролцохоор уулзалтанд бол оролцохоор зорж байгаа юм байна. Зорж ирж байгаа юм байна. За Владимир Путин энэ уулзалтыг анх бол шууд Стамбулд инхээр хэлцээр хийхийг анх уриалсан. Гэхдээ бол өөрөө оролцохгүй болсон юм байна. Оросын төрийн телевиз энэ үйл явдалтай холбогдуулан мэдээлэл гаргасан байна. За энэ үеэрээ бол тухайн үйл явдлын талаар нэлээд өргөн хүрээнд тайлбарлаж мэдгдсэн. За Путин оролцохгүй байгаа цаанаа учиртай. За төлөөлөгчдийн багт бол наривчлан зааварчилгаа өгж байгаа тухай мэдээллийг бол төвийн телевизээрээ цацсан байна. Энэ уулзалт яриатай холбоотой бас мэдээлэлтэй жинхэнэ яриа хэлцээ бол Стамбул болох ёсгүй. Путин Зеленский нарын хооронд ч биш харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин болон Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин нарын хооронд болох ёстой гэж Оросын холбооны улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм байна. За мөн Стамбул дахь энэ энхийн яриа хэлцээнд 2 дугаар шатны ийм төлөөллөө ирүүлсэн гэж энэ шүүмжлэл гарсны хариуд Оросын гадаад хэргийн яам энэ мэдээлэлтэй холбогдуулан няцаалт гаргасан байна. ТАСС агентлагийн мэдээснээр хамгийн чадварлаг дипломатуудыг Турк руу илгээсэн гэдгийг гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлснийг иш татам мэдээлсэн байна. За тэдгээр хүмүүс бол холбогдох бүх асуудлыг хэлэлцэхэд бэлэн чадвартай ийм хүмүүс байгаа гэдгийг хэвлэлийн төлөөлөгч онцлон мэдгдсэн байна. За харин энэ уулзалттай холбогдуулан Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ Украин Оросын хооронд болох Стамбулын яриа хэлцээнд бол төдийлөн ахиц дэвшил гарна гэж найдахгүй байгаагаа мэдгдсэн байна. За би Илэн Далангуйн асуудлаар байр сууриа илэрхийлье. Маргааш юу болох бол тал дээр бол бид нар тийм ч өндөр хүлээлт байхгүй байгаа. Ер нь бол тийм зүйл болохгүй гэж харж байгаа гэдгийг бол Туркийн Анталия хотод болсон НАТОгийн яриа хэлцээний үеэр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл гаргахтаа мэдгдсэн гэдгийг Associated Press агентлаг иш татан мэдгдсэн байна. За мөн Марко Рубио ерөнхийлөгч Трамп болон ерөнхийлөгч Путин нар энэ сэдвээр шууд ярилцгаснаас бидэнд нааштай их ахиц дэвшил гарахгүй гэсэн ийм мэдээллийг хийж байна. За ямар ч тач Оросын холбооны улс болон Украины төлөөлөгчд энхийн асуудлаар яриа хэлцээ өрнүүлэх гэж байна. За харамсалтай нь бол Украины төсөөлж байсан шиг өндөр дээд түвшний хүрээнд бол асуудлыг хэлцэхгүй байна. За энэ нь бол Оросын холбооны улсын явуулж байгаа бас бодлоготой холбоотой гэж харж байна. За Оросын хувьд бол альва асуудлуудыг бол их гүрнүүдийн хэмжээнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Украиныг их гүрэн гэж тооцохгүй байгаа. За нөгөөтэйгүр Оросын холбооны улс бол урдын адил дэлхийн их гүрэн дэлхийн асуудлуудыг шийдвэрлэх нөлөөтэй гэдгийг энэ удаагийн уулзалтаар харуулахыг зорж байгаа учраас ерөнхийлөгч Оросын холбооны улсын ерөнхийлөгч биеэр энэ уулзалтанд оролцохгүй байх шийдвэрийг гаргасан байх талтай гэж ажиглагчид үзэж байна.